Сар шинийн өмнөх энэ өдрүүдэд үлзий торооллын дэнждээр уралдаанч хүүхдүүд сунгаагаа хийж байна. Харин нэгэн цагт тэдэнтэй адилсан будгаар хүүгийн ор эзэнгүй. Учир нь хүү хэд хоногийн өмнө эмнэлэгт яаралтай хэвтэн 9 дахь мэс заслаа хэлэхээр хүлээж байгаа юм а. 2011 оны 100 хүү мориноос унаж гэмтэн хэдхэн сарын дараа эдээ буглаа нь ясаа идэж баруун гойных нь яс үхчихжээ. Морин жижигэж хугалсныхан дараа гэж яагаад нөгөө юу лээ нөгөө тэмээний наасаар ороо тэг гайвас. Тэгээ морона. Тэр өдөр нь хөдөөнөөс ирэл хичээлд яваад явсан өдгөр ангинаа өглөө ус тагтсан. Морь унах уг нь гой химээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярих хүү 2007 онд Говьалтай аймгаас ээж дүүгийн хамт партизанд ирж суурьшжээ. Хүүгийн ээж хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ айлд итгэмжээс өөр орлого байсангүй. Яг энэ үед хамаатны хүнээр нь даваа хүүг их уяач дамжуулан хүүгээр морио унуулахаар тохиролцсон байна. Хүүгийн баруун хөл амьдралаараа сольж авсан сарын хөлс нь тухайн үед 30 мянган төгрөг байжээ. Харамсалгүй яг байж та хоёр сайхан хүүхд төрүүлээд хоёуланг ингээл өвчтэй зоолонтой болгож байна. Тэгэл байж. Нэг нь одоо хүнний асраад нэг нь бас тэгэл зарагтлооны өвчтэй. Айгуу зөө. Айгуу харамсалтай. Нутаг мотогтой байжсэн бол ийм болооч үгүйч. Боддог. Даваа хүү яч хүүг зуны улиралд хөдөө авч яваад намар хичээл эхлэхээс өмнө авчирдаг байж. Энэ хооронд ээж хүү хоёр ямар ч холбоогүй байдаг байжээ. Гэмтэл авсан хүүг гэрээхэндээ битгий хэлээрээгээд тэмээний носоор хүлийг нь ороогоод өнгөрөөсөн байна. Нөгөө уц барих нэг хөдөө уц барьдаг болох тэгээ уцгүй болох хэлж чадаагүй. Ирээд зөндөө олон сар хэлээгүй л шүү. Яа гэсэн. Нөгөө ирээд нөгөө марчих. Нөгөө яаралт нь өмөр унах гавьч болох. Тэрээр айлтар. Яаж нар ч юм битгий хэлсэн гэдэг. Уяач нар хэлж болохгүй шүү гэжсэн шин. Анх тэгээ нэг хүүхд таглаад орох шиг хичээнэ гэсэн чинь тэгээд Монголын эмчнэр тэрнийг ангаадаг гэж юу байдээ шүү шал хотлоо мотлаа тэрчлээ загнаад тест тэгээд ахиж юу яриачгүй тэгээ эмнэлэгт байж яхад эхнийх хас анх эхлээд хагалганд харсан байж яхад авгаан нэг 100 мянган төгрөг авч өгчээсэн. Тэгэл тэрнээс хойш ерөөсө тагчиг холбоо барьдаг ч удаасарсан. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүү өвдсөн цагаас хойш 6 удаа мэс засалд орсон. Гэвч ясны ургалт зогсохоос нааш эдээ буглаа зогсохгүй гэсэн учраас өөр эмнэлэгт нэгэн төрийн бус байгууллагаар дамжуулж холбогджээ. Хамгийн сүүлд Будгарвын хөлөнд гадна бэхлэгч аппарат дотор үрвслээсэн сэргийлсэн антибиотиктай ясны цементийг суулгажээ. Ойрын 5-аас 6 жилд хүүд 6 удаа мэс засал хийж байж бие дан явах чадвартай болгоно гэж хариуцсан эмч нь хэлсэн юм а. Хоёр тагалгаа шүү дээ. Эхний хаалга орц. Хоёр тагалгаа нь болохоор энийг авах байхгүй юу? Энэ цементийг аваад одоо эдээ шүүс нь байхгүй болвол тэгээд шархан аних юм бол одоо бүр цэвэршээд ирлээ гэж үзэн шүү дээ. Тэнгүүт одоо нөгөө доондоо яс нөх эхний хаалга хийж эхэлнэ гэсэн үг. Одоо энэ ясыг орлуулж нөхнө гэсэн үг байхгүй юу? Будгарвын дүү мөн Эрдэнэ хүү мөн л ойгон нуур хэмээх компани морийг унаж байгаад тархины гавлын ясаа зуулжээ. Компани эхний хагалгааны төлбөрийг даасан боловч 6 сар дасралтгүй хийлгэх хэмжилгээг тоосонгүй. Мартамхай болсон хүүгийн нас явах тусам тархи мэдрэлт нь саатал үүснэ гэж эмчнэр хэлжээ. Заримдаа хичээлд явахгүй нөгөө ангийнхан шоолдог боолдог шиг юм яриад тэгээ заримдаа алдаг өнө хичээлд яваал тэгээд энийг ямарч явж байгаа нэг сургуулиуд төгсгөлтэй. Гэхдээ яг ахыгаа бодоход хоёр гол нэрүүл юм болгоор байгальэтгэлтэй гайгүй. Ангийнх нь болохоор чи тархитлагын өвчтэй мангар эргүүн тэрхтэх гэсэн. 5 дугаар ангиасаа хойш хичээлийн ширээнд суугаагүй 17 настай Будгар хүү. Оюужилчин эсвэл мужаан болж сайхан амьдрна гэсэн хүсэл нь биелэх болтгоо гэсэн ерөөлөөр энэхүү сурвалжилгаа өндөрлүүлье.